Амьдралын ном. Амьдрал гэдэг агуу том сурах бичгээс сурч, судалж яваа бүх хүмүүсийн амьдралыг үзэх үзэл тэр бүр адил байдаггүй. Тиймээс тэр өөр үзэл бодлыг сонсон хамт ярилцах зорилготойгоор бяцхан сониуд зандаа хөтлөгдөн хийж буй ярилцлага, хэлэлцүүлгүүд маань Амьдралын ном подкастаар та бүхэндээ хүрэх болно. Сайн байцгаана уу эрхэм үндэс сонсогчдоо. Амьдралын ном подкастын 6 дахь дугаарыг эхлэхэд бэлэн болооднаа. Өнөөдрийн ярилцах сэдвээр бид гурав түрүүчийн 7 хоногт ярилцж байгаа. Солонгос Монгол улсын соёлын алгаа гэдэг сэдвийг аваад тэгээд одоо гурван өөр төрлөөс тэгээд нэг нь одоо өөр сэдв, нэг нь бас нэг өөр сэдв тиймэрхүү маягаар ярилцахаар бэлдсэн байгаа. Тэгээд эхлээд хин оролцож байгаа нэрээ хэлж тээ. Миний бие халууна Солонгос улсаас холбогдож байна. За сайн байна уу? Янгаа байна. Сайн байна уу? Эренцэн байна. Солонгос улсаас холбогдож байна. За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Эренцэн маань ямар одоо соёлын талаар нь Солонгос Монголын ялгааг харуулахыг зорьсон бэ? Тэр талаараа. За ерөнхийдөө сүүлийн нэлээд олон жил ингээд бас нэлээд ажиглалаа л да. Солонгос улс маань өөрөө ингээд соёл зан заншлийнхаа хувьд айгүй өвөрмөц соёл заншилтай бусад орнуудтай харьцуулахад өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай улс орн гэж ерөнхийдөө түүндэг. За бусад улс орн гэхгүй зүгээр Азийн төстэй орнуудынхаа хувьд ч гэсэн адилхан ингээд илүү ялгаатай өвөрмөц өөрийн гэсэн хэв шинжтэй юм л гэж ерөнхийдөө бодоод байгаа байхгүй. За эрүүл ахуйн талаар ерөнхийдөө ярих гэсэн. Яагаад энэ хүмүүс урт наслаад байдаг вэ гэдэг тал руугаа илүүгээд би соёл тал руу ингэж холбож ярьд юм лөө гэж бодоод ерөнхийдөө жоох ингээд судалж үзлээ л дээ. Тэгээ Солонгос хүмүүсийн хувьд ингээд бусад орны хүмүүсийг харьцуулахад урт наслалтаараа ингээд бас харьцангуй өндөр байдаг. Дэлхийд одоо жишээлбэл 2018 оны байдлаар дэлхийд хамгийн урт наслж байгаа орнуудаас Солонгос улс нь 10-т жагссан байх жишээ нь. Тэгээд ингээд яагаад ингэж хүмүүс нь урт наслаад байна вэ гэд тэр талын жоон судлаад артлын хүчин зүйлсүүдийг ингээд жоохон судалж үзлээ л дээ. Тэнгүүд ерөнхийдөө ингээд Солонгос хүмүүсийн ингээд 3 том юм хүчин зүйлс хамгийн их нөлөөлдөг гинэ. За тэр нь ингээд судалгаанаас ингээд сүүлийн сургуулийн алдартай нэг профессорын И Жон Вук гэдэг нэг профессор ингээд судалгаа хийсэн байна. Тэр судалгаан дээр үндэслээд харангууд энэ нь Солонгос улсын урт наслж байгаа шалтгаан нь ерөнхийдөө 3 зүйлээс нөлөөтэй. За энэ нь тэгээ тухайн улсын соёлын зан заншил өвөрмөц байдал юм гинэ гэдэг ерөнхийдөө тэр тал руугаа ингээд судалсан байна. За тэгээд хамгийн их нь болохоор ингээд тухайн хүмүүсийн идж байгаа хоол хүнсний байдал илүү их чухал нөлөөтэй гинэ. Хоол хүнс. За тэгээд Солонгос хүмүүсийн хувьд ямар хоол хүнс илүү их хэрэглэдэг вэ гэхээр хүнсний ногоо, бүтээгдэхүүн, витаминаар баялаг, амин дэмтэй гэдэг хоол хүнс, хөнгөн чанарын хүнс илүү их хэрэглэдэг маань гэдэг хүмүүсийн одоо урт наслахад илүү их нөлөөлдөг гэж байна. За тэнгууд эрүүл ахуйн байдлаараа бусад орнуудтай ингээд соёлынх нь хувьд харьцуулахад Солонгос үндэсний хоол, Солонгос үндэсний гэдэг өөрийн үндэсний хоол маань тухайн хүмүүсийн эрүүл ахуйн байдалд ингээд шууд нөлөөтэй байх нь харагддаг гэсэн нэг судалгаа байт юм билээ. За тэгээ хүнсний ногоо витаминыг маш их хоол хүнсэндээ хэрэглэснээр ингээд өдөр тутамд хүмүүсийн авч чадах одоо амин дэм уурга тэжээл бүх юм ингээд илүү их авч чаддаг юм л дээ. Тэгээ би бас хөнгөн шингэт цайтай тэгээд ингээд илүү ингээд хурдан одоо хүүхэд байлаа гэхэд одоо өсөж томорход илүү ингээд нөлөө бүхий хоол хүнс гэдгсэн байна. За хоёр дахь хүчин зүйлс нь дасгал хөдөлгөөн гинэ. За энэ дасгал хөдөлгөөн гэдэг вэ гэхээр Солонгос хүмүүст ингээд уусаа ингээд одоо ингээд бүр ингээд соёл болцсон гэх юм уу одоо хагасаа бүтэнсэн болонгууд ингээд нас ахивтар ч юм уу ингээд 40-50-аас дээш насны хүмүүс ингээд ууланд гардаг тийм одоо юутай алдсан зуршилтай алдсан гэх юм уу. Ууланд гардаг дасгал хийдэг. За өвөө мөнөр гадаа гараад ингээд дасгал хөдөлгөөн хийдэг. Хөгжим тавьчаад ингээд зэрлэгтс ч юм уу тий орой өглөө ингээд явахаар баахан өвөө мөнөр гарчаал ингээд дасгал хийгээл яадаг шүү дээ.
Тэр ингээд байдал маань Монгол хүмүүсийн хувьд ингээд бүр ингээд соёл болсон. Ингээд бүр ингээд заавал хийдэг тийм үйлдэл болцсон учраас ингээд дасгал хөдөлгөөн бай талраа илүү их анхаардаг ард юм гинэ. Бусад улс орнуудыг харьцуулахад за тэгээд ингээд залуучууд нь хүртэл ингээд багасаа ингээд спорт 9 жилийн спортоор хичээлдэг. За хүүхдүүд нь ялангуяа ингээд таеквондоор илүү хичээлдэг ард юм шүү дээ сонгогчдод маань. Тэгэхээр энэ ингээд дасгал хөдөлгөөний чиглэлээр ингээд илүү их ингээд өөрсдөө ингээд чирэгжүүлээд доктортой тууштай ингээд багасаа ингээд хөшөрсөн ч гэсэн ингээд дасгал хөдөлгөөн ингээд хийдэг энэ өөрсдийн уламжлалт энэ байдал нь тухайн хүмүүсийг урт наслахад илүү их нөлөөлдөг гэсэн тийм судалгааны үр дүн байт юм байна. Тэгээд энэ нь тухайн орны ингээд одоо юу л болоод байна л да. Соёл зан заншил болоод байна уу гэж би хараад байгаа юм. Манай Монгол тэгэхэд одоо ингээд өглөөр босоод шөнө орой ингээд өвөө мөнөр гадаадгээл огсол буунаар тасгал хийгээл ингээд байнга ингэж байгаа нэг бас харагддаггүй шүү дээ. Яг хоо сүүлийн үед ингээд манай хүүхэд залуучууд манай монголчууд маань ингээд ууланд гарч спортоор хичээлэх тал руу илүү их анхаардаг болчихсон дээр нь хараад тал. Гэхдээ ингээд манайхны болохоор ингээд соёл зан заншлахаас илүүтэй одоо эрүүл ахуй тал руугаа ингээд шууд хандсан байдлаас хийд юм болов гэж би хараад. Харин солонгос хүмүүсийн хувьд болохоор ингээд багаасаа ингээд хийгээд сурцсан ингээд нэг амьдралын хэв маяг болцсон учраас тэр хүмүүсийн хувьд ингээд бас нэг талаасаа ингээд соёлтой шууд холбогдоод тах юм болов уу гэж би л хараад байна. Бас гадна дасгал хөдөлгөөн дотор ингээд нөгөө кемпинг явах ч юм уу тий. Одоо зөвхөн уул гэхээс илүү ийштэй зугаалахаар хүүхдүүд бөөндөө ингээд явах гэдэг тиймэрхүү үйл явдлууд маш их байдаг. Ахлаас сургууль, дунд бага сургуулиуд. За тэгээд их сургуульд орсон ч гэсэн энэ маань хичээлийн хөтөлбөрийн нэг хэсэг болоод зогсохгүй ингээд тухайн улс орны яс ингээд түрүү хэлсэнчлэн соёл зан заншилтай гэдэг шууд холбогдож өгöd юм болов уу гэж би ойлгоод байгаа. За тэгээд гурав дахь нь болохоор ингээд юу одоо өөрсдөө ингээд солонгос улс нь ингээд одоо эрүүл ахуй чиглэл одоо жишээлбэл ангаах ухааны чиглэлийн салбар айгүй өндөр хөгжсөн юм гинэ. Бус орнууд бас ерөөдөө нэлийн дээвэр байдаг. Тэр нь юу яаж нотлогддог вэ гэхээр ард түмэн нь ингээд өөрсдөө ингээд өөрсдийн улсынхаа ангаах ухааны салбарт илүү их сэтгэл ханамжтай байдаг гинэ. Яагаад тэгээд зөнгүүд энэ хүмүүсийн эрүүл ахуйн одоо даатгал эсвэл нэгдүгээр даатгалч байна. Даатгалд айгүй юм хөгжсөн. Одоо альва нөгөө өвчин юмыг туслаа гэхэд улсын болон янз бүрийн бусад хувийн хвшлийн даатгалд хамрагдсан тохиолдолд албаа түүнээс дээш хувийн ч юм уу тэгээд хөнгөлөлт урамшуул идэх боломжтой. Дээрээс нь эрүүл ахуйн чиглэлийн эмнэлэг сувлын үйлчлэгнүүд асар өндөр хөгжсөн. Тэр утгаараа ингээд альва өвчин юмыг туслаач гэдэг идэрх магадлал өндөртэй. Тэгээд аль болох ингээд тусахгүй байх талаас нь ингээд үйлчлэгээ байнга авдаг гэдэг ч юм уу. Өөрсөндөө илүү юм арчаатай хүмүүс дээрээс нь ингээд бас эрүүл ахуйн чиглэлээр нь ингээд илүү их ингээд улсаас нь ингээд анхаарал төгссөн учраас ингээд хүмүүс маань ингээд өвчин тусахгүй байх ч юм уу туслаас ингээд идэрх магадлал өндөртэй. За санхүүгийн хувьд ингээд илүү ингээд томоохон хэмжээний ачааг ингээд хүмүүсийн нурам дээрээс аваад хайцсан. Иймэрхүү байдал ингээд хүмүүс солонгос хүмүүсийг урт наслахад ингээд хүргээд байгаа гинэ. Тэгээд хамгийн сонирхолтой саяны энэ хилээд одоо хоол хүнснээс холбоотой гэдэг ч юм уу. Энэ байдлаас холбоотой ингээд солонгос эмэгтэйчүүд дэлхийд ерөөдөө хамгийн өндөр наслдаг, хамгийн урт наслдаг ард түмэн болж байгаа гинэ. Ерөөдөө Японы уул нь бол Япон өмнө нь байсан. Түрүү 18 оны судалгаагаар ингээд харсан чинь солонгос улсын эмэгтэйчүүд нь Япон улсын эмэгтэйчүүдээс илүү урт наслдаг болох нь ингээд бас урт наслж байна гэсэн нэг судалгаа гарчжээ. За. Ингээ харангууд саний яг хэлсэнчлээ ингээд тэр нөгөө яагаад ингэ урт наслаад байна гэнгүүт солонгос хүмүүс өөрсдөө ингээд илүү их арчаатай өөрсдөө илүү их тоорцдог өвчин туслаа гэдэг одоо тусламжийн болон янз бүрийн үйлчлэгээ илүү сайн авч чаддаг. За тэгээ өдөр тутмын амьдарч байгаа амьдралын хэв маяг нь тухайн хүмүүс идж байгаа хоол хүнс нь дасгал хөдөлгөөн хийдэг байдал нь гэдэг чинь энэ байдал нэгээд бусад улс орнуудыг харьцуулахад хамаагүй өндөр түвшинд хүрсэн учраас энэ маань ингээд шууд нөлөөлөл тухайн хүмүүсийн урт наслалт нь ингээд нөлөөлөд
харагдаж байгаа гэсэн нэг зөндөө олон судалгааны материал бас уншиж үзлээ л дээ. Тэгээ ингээд энэ бүхний цаана ингээд яг ингээд харах юм бол тухайн улс орны тийм одоо онцлог гэж л би бас хэлмээр байгаа юм л да. Онцлог харагдаад байна уу гэж ойлгоод байна. Улс орнуудад яг ингээд хоол хүнсэндээ ингээд бүхэнд анхаардаг. Гэхдээ энэ улс орнууд солонгос хүмүүсийн ард түмний ингээд багаасаа ингээд өсөж торноод ингээд явсан энэ амьдралын хэлбэр нь өөрсдийнх нь онцлог болоод өгцөө. Тэр онцлогт нь ингээд саний хэлсэн хоол хүнс дасгал хөдөлгөөн өөрсдөө ингээд асрах өөрсдөө халамжлах байдал нь илүү ингээд соёлтой нэг улбаалаад холбоотой юм болов уу гэдэг байдлаас би одоо бас түүнэж хараад байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд ерөнхийдөө яг одоо жишээлбэл Монгол улс манай монголчуудаа ингээд харьцуулахад одоо ангаахын салбар дээрээс нь хоол хүнс тийм одоо эрүүл мэндийг тустай аюулгүй хоол хүнс гэдэг ерөнхийдөө сүүлийн үед нэлээд хурцаар тавигддаг болцсон юм болж байгаа. Яг энийг одоо амьдралынхаа нэг хэсэг болгоод ингээд маш сайн ингээд яаж чадах юм бол анхаарч чадах юм бол бас бид нарт бас хойштоо бас одоо манай монгол ирчүүдийн дундаж наслалт 65 гэх юм уу тий. Тэр хавцаа байгаа да. Тэгэхээр тэр наслалтыг бас өндөр болгох бололцоотой юм болов гэж бол хараад байна. Саний хэлсэн 3 зүйл дээр ингээд анхаарах юм бол манай монголчууд гэсэн өөрсдөө гэсэн одоо уламжлалт заншилтай. Гэхдээ түндээ ингээд саний хэлсэн байдлаар ингээд илүүс анхаарал плюс бол ингээд дэмжиж өгөх юм бол уул нь урт наслах дундаж наслалтынхаа тоо дэш нэмэгдүүлэх боломж нэлээд өндөр байгаа юм болов уу гэж бас нэлээд сайн ажиглаад бодчихлаа л да. Тийм. Хоёрын хувьд ерөөдөө энэ тал дээр ерөөдөө юу гэж боддог? Ер нь бодож ирсэн юм байгаа юу? Ер нь Солонгост ирснээс хойш. Яг нь Солонгос улсын хувьд бас нөгөө нэг жил болгон ч юм уу одоо нэг бүтэн биеийн шинжилгээнүүд ерөнхийдөө аягүй өгөөд идэг штеп хүмүүс нь. Тийм. Сургуулиас нь хүртэл тийм одоо аян хүртэл зарладаг ч юм уу. Манай сургуулиас гэхэд бараг жил болгон зарладаг бөх тий. Ер нь бас улсаас нь айгүйх нөгөө нэг зөв дэмжиж өгдөг. Тийм юм. Тийм. Цаг алдалгүй одоо өөрсдөө өвчин байх юм бол одоо өнөөдөр гэхэд саяхан гэхэд манай нэг юун дээр лабораторийн хідэн хүмүүс тэр нэг сургуулиас зарсан шинжилгээнд очиж хамрагдаад тэг гидсэн одоо аль гидсэн ч гэсэн одоо дотор эргэтэндээ нэг одоо гидсний тэр орчинд баг зэрэг шархлаа байсан чинь трийг олонгуутлаа имжлүүлчих жоох баг зэрэг хэмжээний хагалгаанд орох жишээтэй. Ингээд жил болгон ерөөсөө трийг хүндрүүлэхгүйгээр ингээд өөрсдөө арчаатай тэгээд өөртөө анхаарал явж байгаа нь бас тэр одоо настанд бас нөлөөлж байгаа гэж бас хараад байгаа шүү дээ. Хоёрын хувьд би дахиад ингээд асуухад юу саний хэлсэн 3 зүйл ерөөхдөө Солонгос улсын соёл заншилтай ингээд энд яаж холбогдож байна гэж ерөөхдөө харж байгаа юм. Санал өөрсдийн бодлоо хэлвэл миний хувьд нөгөө нэг хоол ярьсан шүү дээ. Тэгээ хоолнд айгүйх нөгөө ногоо хэргэлдэг гэж ярьжсэн. Тэгээ энэ ногоо хэргэлдэг нь угаасаа нэг Солонгосын яг эртээр үеийн одоо дайны үеэс ч юм уу тэр үеэс хойш хүмүүс одоо угаасаа ногоо их олдцтой байдаг. Тэгээ Солонгос улс маань өөрөө байгалийн айгуу тийм чиглэг учраас нөгөө нэг ямар нэг ногоо урахад айгуу таатай нөхцөлтэй. Тэгээ тийм учраас тэр байгальд байгаа шинэ дэжлээ өөртөө ингэж хэрэглээд яагаад гэвэл одоо махан олдоц муутай ч юм уу тий. Угаасаа дайн гацгийн үеэр чинь айгуу хоол олдох бахтай. Тэгээ тэр үеэс л ер нь ихсэн бах гэж боддог. Тэгээ одоо гэсэндээ ер нь бүх хоолнд махгүй ч гэсэндээ яг хоол гэж явдаг штеп. Монголчуудын хувьд бол махгүй бол хоол биш штеп тэг ерөөхдөө. Тийм нэг тэр нь айгуу ялгаатай. Ер нь бол тийм тий. Манайхан мах идэхгүй л хоол болсонгүй гэл хоол идийг арай хөргөж бодлоо зогсож байдаг штеп. Эрүүл авахд айгуу уулна. Хортол юм аа. Тэгээд хэцүүлээд л таас мах идэхгүй байх чинь гэдэг. Байгалийнхаа онцлогоос л хамаардаг л ахalta монголч нөө эртээр суур амьсгалтай болохоор. Гэтэ өв нь бол бүр дээр үед одоо өвл хавар намран махаа идээд зун нь бол дан цагаа идэ гэдэг тэр үед бол бүр илүү эрүүл хоолтой байсан юм шиг байна тийм. Тэгээ өнөөдөр бас арай л нэг
жоохон юу болох хоолны хандлага дараа нь өөрчлөлт орсон юм шиг. Тийм мал ахугаас холдоод ирэхээр бас нүг хитрхи хотчоод ирэнгүүтлээ бас тэр өв соёл нь алдагдсан юм болов уу тийм магадгүй л. Тийм. Тэр нөгөө дасгал хөдөлгөөн дээр юу гэж бодож байгаа тэгвэл Дасгал хөдөлгөөн дээр бол манайхан ч юм бол ер нь тэгэл маруухан талдаа шүү. Бараг нэг за нэг одоо үед л нэг хүү залуучууд нь жим гэж яваал тий. Эсвэл одоо уул хатанд авирж ийн гэж тэгж штэ. Тийм л юм ихээс шууд жоохон өндөө нэг 2000-аад оны үеэр ч юм уу тэр хавцаа бол ерөнхийдөө нэхгүй байсан баг. Айгүй ховроод байсан баг тий. Солонгосчууд яг нөгөө нэг өглөө өвөө маань нэр айгүй олон байдаг тэгээ гадуур дуугаа тавиал тэгээ ер нь яваад алхахаас ихсүүлээ. Тэгээ энэ нь бас юу гэж бодож ин л доо. Ер нь нөгөө нэг солонгосчуудын хувьд бас хөгшөрснийхөө дараах ингээд юм айгүй төлөвлөсөн байдаг байхгүй амьдралаа. Тэгээ төлөвлөсөн байдаг учраас илүү нөгөө нэг хөгшөрснийхөө дараа ч юм уу нас туусныхаа дараа илүү зав цаг ихтэй байдаг ч юм уу. Тэгээ тийм одоо цагаа ашиглаад ингээд өөртөө зөв нөгөө нэг хувь нэмэр оруулах ч юм уу. Тэгэж явд юм болов уу гэж боддیں۔ Багсаа утсан ч амралтын өдөр өглөө гараал юм гоо. Баахан уул хадна гарах гэж хүмүүс. Орой гэл гэртээ ярих гэдэг уул хаднасаа бууж байгаа хүмүүс л харагддаг шүү дээ. Харин тийм. Метрогоор дүүрэн, гадуур дүүрэн гэл бөөнөр автобус унаа хөлслөл бөөнөө явж байгаа харагддаг. Тэгэхээр тэрээс ингээд айгүй анхаард энэ дээр нэг талаараа одоо нүр дүнгээ өгөөд байгаа юм л гэж би бол хараад байгаа байхгүй юу? Тийм учраас ингээд нөгөө өндөр настай гэж хэлсэн шүү дээ. Тэр нь хэд байд юм бол ерөнхийдөө саягаад харсан чинь нэг 80 хүрд 80 хавцаа байд ингэнэ. 80 хавцаа. Эмхтэй юм штэ юу? Эмхтэй нэ. Эртний нэг арай 80 хүрэхгүй байсан уу тэр хавцаа дундаж наслална шүү дээ. 74 5 тал байлаа. Тэр ингээд харцангуй бас өндөр байгаа байхгүй монголчуудыг бодоход. Тэгээ энэ талаас нь уул нь суралцах юм айгүй ихтэй ингээд хүүхдүүдийг багаас нь ахтан л ингээд сайхан сургуулийнхан боловсруулаас нь ингээд хүүхдүүдэд энэ талын мэдлэгийг л түгээж өгөх юм бол илүү үр дүнтэй юм бол болж байгаа. Тэгээ харин айгүй бодлоо гэдэг харин за манай монголчуудын хувьд яавал зүгээр юм байна. Тэгэл өөрийгөө бодсон чинь бас л хэцүү санагдлаа л та. Би тийм имлэгт үзүүлэх анхаарал тавих тийм дээр л амар марах шүү дээ. Энд бол нэг ханиад хөрөнгөт имлэг гүйжчихэл тэг нэг янгуут имлэг гүйжчихвэл айгүй тийм өөрсдөө анхаарал тий. Хуруугаа цэцлээ гэвэл имлэг явъя гэл. Айгүй нөгөө нэг даатгалтайгаа айгүй хамааралтай байт юм билээ. Би нөгөө нэг бас хамт байдаг солонгос хүмүүсээс асуухад даатгалын мөнгө хэдийг төлдөг вэ гэж асуухад одоо 4 одоо аав ээж өөрөө тэгээ дүүтэйгээ 4 гэр одоо нөгөө хүн амтай гэр бүл ахад сарын даатгалын мөнгө нь 500,000 вон хавцаа байдаг гэсэн. Тийм өндөр. Тийм учраас дайлуулах нөгөө нэг даатгалынхаа мөнгөндөө одоо нөгөө нэг өөртөө юмаа наахын тулд тийм жоохон жолоо өвдөх юм бол шууд имлэг яваад ч юм уу. Яг тийм хайрын мөнгө бас имлэг ямар ч үзүүлээ даа гэдэг байдлаар ханддаг гэж байна. Тийм яг бол айгүй мөнгө төлдөг учраас. Тийм тэгээд ерөөдөө бид нар ч бас гээд жилд нэг удаа үндэлэхэд бас жилд нэг удаа шүү дээ. За бүрэн шинжилгээнд ороод өөрсдөнд анхаарал бол чаддгүй л хүмүүс юм шиг санагдсан надад бол. Яагаад юм шиг. Нилээн удаа бүр ингээд өвчин туссаад хүндэрсэн за имлэг явъя даа гэдэг ч юм уу тий. Энэ байд нилээн болох хэрэгтэй юм болов уу гэж одоо та. Тэгэх юм бол эрт дээр нь онцлоод эрт дээр нь имчилгээ авах юм бол идэх хүнд өвчин байсан ч гэсэн хөнгөн тусаад идэх магадлал өндөртэй байдаг шүү дээ. Тэгээ н хоол өсөндөө анхаарал хөдөлгөөнтэй амьдраад бол урт наслал гэж бол би бодлоо л та. Харин тийм тэгэхээр миний хэлсэн санаа бол энэ саяны 3 санааг монголчуудаа ингээд илүү их анхаарал энэ тал руугаа ингээд жоохон чиглээд өөрсдөө бодоод ядаж жилдээ нэг удаа
Өөрийн шинжилгээнд ороод өглөөр одоо аль болох алхаад тэгээд нэг эрүүл хоол хүнс тал руугаа ингээд анхаарах юм бол урт наслах магадлал өндөртэй. Урт наслах өвчнөд босхгүй байх магадлал өндөртэй юм удаа л гэж бодлоо. Зөв. За. Хүмүүс мэдээлэл тусна байх гэж бодож байна. Аа. Та хоёрын хувьд ер нь юу лээ? Халуунагийн хувьд яах ярьлаа? Би болохоор зүгээр одоо Солонгос бол Монгол хүүхдүүдийн хүмүүжлийн одоо арга барил ч юм уу дээр үеэс уламжлагдж ирсэн тэр арга барилын талаар жоо харьцуулж ярьд юм уу үзье. Аюу сонирхолтой санагдаж байна. Тэгээ ярих гэхлээр Солонгосыг бол бас тийм үндснийх нь тийм соёлыг бол бас сайн мэддгүү юм байна. Нэг хайж болоод нэг хэдэн юм бичээд одоо ярьж өгөх л байж гэн гэхгүй. Сонсоход яриг. Тэгээд Монгол арга ухаан бол ерөнхийдөө дээр үеэсээ уламжлагдж ирсэн юм. Ерөнхийдөө тийм одоо зөөрцөө өгч юм уу сургаал өгнө. Тиймэрхүү юмнуудаас ингээд хүүхдүүдээ сургах тийм байдал аюух байдаг гинэ. Тэгээд нэг хүний одоо бичсэн одоо 5 ангилж бичсэн байна л да одоо хүүхдүүдээ сургах хүмүүжүүлэх аргыг. Нэгдүгээрт нь ингээд юу байна гэдгсэн чинь хүүхдийг одоо төлөвшүүлж хөгжүүлэхэд ажил хөдөлмөр чухал гэд хүмүүжүүлдэг гинэ манайхан. Тэр нь юу вэ гэсэн чинь одоо хөдөлмөр хүнийг бий болгодог гэж ярьдаг шүү дээ тий. Тэгээ тэрийг болохоор зэрэг багаас нь ингээд хүүхдүүдтэй зааж сургах тий одоо жишээлбэл хотод байгаа хүмүүс бол гэрээ ажилд сургах эсвэл багаар одоо хоол ундандаа туслуулах ч гэдэм үү тий. Тийм зэрэг одоо тиймэрхүү ажлуудаар одоо багаар одоо ажлуудаас сургадаг шиг одоо хөдөө орон нутагт болохоор зэрэг одоо зэрэг жоох хүүхдүүдийг одоо хураг туулаа одоо ишгээ хариулах ч байд юм уу эсвэл одоо ойр зүрийн одоо аргал түүх ч гэдэм үү гэх зэрэг одоо ахуйн ажлуудад одоо сургадаг нь одоо ингээд багаас нь ингээд ажил ямар чухал вэ гэдгийг те ажил хийвэл одоо ам тусна гэж бас нэг одоо сургаал өгөөд штэ. Одоо гихчлэн сургаал өгрүүнд хүртэл одоо ингээд хөвчлэн тиймэрхүү ажил хийхтэй холбоотой сургаал үг аягүй их байдаг штэ. Тэгээд хүүхдүүдээ одоо ажил хөдөлмөртэй холбоотой ардын үг одоо их байдаг нь одоо ажил хийнэ гэдэг нь амьд явах одоо анхдагч хэрэгцээ юм а гэдгийг багаас нь ингээд төлөвшүүлж өгдөг гинэ. Тэгээд хоёрдугаар нь юу байдаг вэ гэсэн чинь хамт олон одоо зарчим буюу одоо олонтайгаа байх занг төлөвшүүлэх гинэ. Тэр одоо олонний хүч оломгүй далаа гэж эхэлж байгаа шүү дээ сургаал өгнүүд бол. Олуулаа одоо хамтаараа байна гэдэг одоо ямар чухал гэдгийг одоо багаас нь зааж сургадаг тий. Тэгээ үүнийг дагаа бас эв найрамдалтай хамт олон байна гэдэг ямар чухал гэдгийг одоо ихэн одоо алунгой ихийн түүх домгууд ингээл байгаа шүү дээ. Тэрийг бага вахт нь хүүхдүүдтэй ярьж өгөөл одоо ингээд дээр үеийн үлгэр домгуудаараа бас ингээл хүүхдүүдтэй бас зааж сургадаг тийм одоо арт түмэн гинэ манай арт түмэн. Тэгээ тэрний дараа нь гэсэн чинь хайрын дотноо хална гадна гэж чинь. Тэгвэл энэ бол одоо ингээд хүүхдийг одоо буруу эрхлүүлэхээс одоо хамгаалсан тийм зарчим байна л да. Энэ бол өмнөөсөө л тодорхой байгаа хэ одоо биднийг одоо ингэж хүмүүжүүлэхдээ одоо хичээл номоод хийх юм байлаа гэхэд одоо тоглох цагийг хасаал тий хэдий одоо зэмлж байгаа ч гэсэндээ цаана үр хүүхдүүдэд одоо ингээл бодоол хийсэн одоо бидний ирээдүг бодож одоо авсан арга хэмжээ байгаад байгаа шүү дээ тий одоо гихчлээ одоо нүүрэн дээр нь одоо их хатуу байдаг ч гэсэн одоо дотроо хүүхдэд хайрсан сэтгэл нь өргөж байдаг тэрийг бас гаргаж илэрхийлж байгаа юм байна л да. Тэгээд тэрний дараагаар гэсэн чинь хүний хүндлэх ёсон гинэ. Тэгээд гэсэн чинь хүний хүндлэх ёсон нь дотроо одоо олон юм агуулж байгаа юм байна л да. Өөрөөсөө ах болон одоо дүү хүмүүсээ хүндлэх тий одоо энийг жишээлбэл ахаа ард хүндэл дүүгээ дэлэн хүндлэгээл эхэлж байна. Тэгээл одоо мөн одоо бусдын нэр хүндийг бас хохироохгүй байх нь одоо тухайн хүнийг хүндэлж байгаа нэг хэлбэр гинэ. Бос одоо өөрийгөө бас нэг хүндлэх энийг бас зааж сургадаг нь нэр хугарахаар яс хугар гэж тэгдэж штэ. Тэнгүүд одоо энэ нь өөрийнхөө нэрийг одоо авч явах нь одоо ямар чухал байдаг те одоо хүнд муу юм хийхгүй муу санахгүй нэрээ хичээж явахыг зааж сургадагтай холбоотой те дээр үеэсээ ингээл зааж сургадаг байсан юм байна. Тэгээд 5-ын сүлд нь 5 дугаарт нь юу вэ гэсэн чинь хүн бүрийн онцлогт тааруулан харьцах гинэ. За.
Энэ нь болохоор зэрэг одоо олонний донд хэрхэн бие авч явах, хүмүүстэй хэрхэн харьцах талаар одоо амьдралд нэгэн ижил хүн байдгүй гэдгийг одоо мэдүүлж төлөвшүүлэх талаар хэлж байгаа маань л та. Тэгээд хүн бүр адилгүй, хүлэг бүр жороогүй гэдэг доглонгийн газар доглон, сохрын газар сохор гэж одоо дээр үеийн хэл цүгнүүд зөндөө байдаг шүү дээ. Монгол хэлэн дээр ингээл бүгдэнд нь заадаг. Тэр болгоноос ингээл хүүхдээ ингээд одоо хаана хинтээ хэрхэн харьцах талаар ингээд төлөвшүүлэл байт юм байна л да, баг багаар ч гэсэн. Тий. Одоо энэ мэтчлэн манайхан болохоор зэрэг одоо хүүхдээ хүмүүжүүлэхдээ одоо дээр үеэс уламжлагдсан ирсэн одоо тийм сургаал өгнүүд, эсвэл үлгэр домгуудаар дамгуудаар ирсэн зарчмуудыг одоо сайжруулах, эсвэл өөр дээрээ бас нэг алдсан юмнуудаа хүүхдтэй битгий алдаасаа гэх сэтгэлээр одоо хүмүүжүүлдэг юм шиг санагддаг байхгүй юу? Аха. Тэгээ одоо Монгол хүүхдийн хүмүүжил гэдэг нь ерөнхийдөө тийм сургаал өгнүүд дээр тулгуурсан юм их байд юм шиг санагдаад. Нэг том хүмүүсийн ярианд битгий орч гэдэг юм уу, ерөнхийдөө нэг болохгүй гэдэг талаас нь айгүй зааж хүмүүжүүлдэг юм санагддаг байхгүй юу? Тий, хордог ч юм уу тий, хийх гадаа шүү. Тий, багаас нэг тийж болохгүй гэдгийг бүр ингээд ойлгуулад байдаг юм шиг. Тийм, манайхан ч тэгээд ээж аавнаар хүүхдүүл хүүхдээрээ байл гэдэг талаар их хардаг. Яг тийм. Хүүхэд ямар байх ёстой гэсэн цензуур аль хэдийн ингээд тогтцсон. Жохон ингээд авах галангууд өвтөө ингээд том хүн шиг яг том хүний ярианд оролцоод байгаа. Тэгээд тэр нь хэлдэг шиг. Тэр талаас нь илүү анхаарад илүү ингээд хүүхдийг хүүхд байлгах гэдэг тийм уул нь аюул зүг бодлоо байхгүй. Хүүхд бас хүүхдээрээ байх шиг хамгийн сайхан байхгүй. Тийм үү. Тэгээд тэр талаар илүү анхаарад өвөг дээдсээс уламжлан ирсэн тэр сургаал үг, сайхан үгсээ хүүхдүүдэд хэлээд бүрдүүлээд хичээл номд нүртэл сургагчийн номд зөндөл байдаг. Тэр талаа ингээд халуунаа хэлдэг шиг ингээд анхаард юм болов гэдэг чинь шууд нүдэнд харагдал юм л да 10 жилийн ангийн бол маань нэрэж тэгж хэлжсэн яг л шүү гэдэг сайн бодлоо. Тэгэл тэр үед одоо ингээл энэ зүрхийг тайлбарлал, энэ хэл зүйг тайлбарлал гэл тэнгуут дандаа нэг тийм амьдрах ухаан ч гэдэм үү, эсвэл тийм юмтай холбоотой өгнүүд айгүй их зааж өгдөг шүү дээ. Ухаж бодоод илүү гоё гаргалгаатай зүгс утас. Тэгэл Монгол түүх соёлоос болол өвөг дээдсээ ахмад хүнийг хэрхэн хүндлэх үү гэдэг ч юм уу. Тэр тал руу манайхан болно. Бас хүүхд байхаас нь л болно ингээд гоё. Зааж сургаж ирсэн л арт том юм болоо да. Солонгосын хувьд ямар юм бол Солонгосын хувьд гэдгсэн чи би нэг хэдэн нэг юм хайж үзсэн чи нэг 3 арга гарч ирсэн. За. Тэр нэгт нь юу гэсэн чи хүүхдтэй урам өгж хайрыг мэдрүүлэх гинэ. Алхам тутамд ингээл хайраа илэрхийлэл багахан зүйл дээр ч гэсэн одоо урам өгөөл тэгж явдаг гинэ. Солонгосчууд дээр үеэсээ уламжлагч ирсэн соёл нь. Тэгээд тэрний дараа ч хүүхдээ бие дааж сургах гинэ. Энэ нь юу гэсэн чи солонгосчууд одоо хүүхдээ багаас нь одоо амьдралд өөрийгөө авч явахыг одоо амьдралд тулгарх асуудлуудыг давах арга замуудыг сургадаг гинэ. Энэ нь үлгэр бас одоо манайхтай ажиллах үлгэр домгууд дээр бас энэ талаараа харуулна юм байна л да. Жишээлбэл нэг 3 ахын дус гэдэг үлгэр байна гинэ. Тэрэн дээр ингээд нэгэн жижиг хотод эцэг нь өнгөрсний дараа төрсэн одоо 3 ихэр ахын дус байж л те. Тэднийг 8 нас хүрэхэд ээж нь тэднийг орхисон юм байна. Та 3 өөрсдийн замаараа хийж чадах зүйлээ хий. Ингэснээрээ та хэд одоо дэлхийд хөв нэмрээ оруулж чадна гэсэн гинэ. Тэгээ ээж нь явахдаа та хэд одоо юу чаддгийг харуулах цаг одоо явж нарыг олж ир гэсэн гинэ. Тэгээ энэ үедэрт нь болохоор зэрэг хөвгүүд мангастай тулалтаад дэлхийд нарын тусааж авчирдаг тухай гарт юм байна л та. Тэгээ энэ мэтчлэн одоо үлгэр домууд нь одоо хэвтрүүлэлтэй ч гэсэндээ амьдралд асуудлууд гарч ирдэг. Тэгээ тэр болгонд бэлтгэлтэй байна. Тэгээд өөрийгөө авч явах тийм амьдралд гарч ирсэн асуудлуудыг даван туулах тийм аргуудыг зааж өгсөн тийм сургамжт үлгэр домгуудаар бас хүүхдүүдэд хүмүүжүүлдэг гинэ. Тэгээ тэрний дараа гэсэн чинь садан төрлийн холбоо гинэ. Энэ нь болохоор зэрэг одоо солонгос хүүхдэд нэр өгөхдөө дандаа овг нь бүгд одоо ижилхэн мэдэн шүү дээ. Одоо уламжлагдаж ирсэн одоо юу
тэр нь болохоор зэрэг үндэс ухсаага залгамжилж авч явж байгаа гэдгийг харуулах те бас эргэн тойрныхоо одоо ахын дүүсээ одоо таньж мэдгч үү тийм үү дээд үеэ ингээд мэдэх тийм одоо зоригтойгоор одоо ингээд ургийн овг нь ингээд байнга ингээ нэр нь өөртөө хадаастай явдаг нь бас тэр юугаа битгий мартаасай тий үндэс угсаага залгамжилж авч яваа шүү гэдгийг бас сануулгах зорилготой байдаг гинэ. Манайх бол за ургийн овг гэж бичээл тэгэл тэрийг иргэний үнэлтээр л байдаг. Тэгэл хаяада нэг энэ юм материал бүтлэгтэй бичээл хаяада мартсан ч байдаг. Тэгээ тиймэрхүү байхад эднийх болохоор зэрэг ингээд насаараа авч явж байгаа нь ингээд айгүй бас авууштай санагдсан. Тэрний дараа гэсэн чинь бас архины соёл гэдэг байгаа. Архины соёл нь хүүхдүүдтэй 18 нас хүрээд буюу одоо насанд хүрсэн хойно аав нь одоо хүүхдүүдтэй зааж өгд юм байна л да. Архийг хэрхэн уух те ахмад наснаа хүндэлж яаж уух хэвтэй гэд бас тиймэрхүү соёлуудыг зааж сургадаг нь бас айгүй сонин санагдсан анхын дээрээ те. Бид нар чинь бол юм архийг бол цэрлгээл барыг тэгэл өссөн хүмүүс шүү дээ. Гэсэн чинь энэ болохоор зэрэг дэмжээд тий архийг зөв ууд сурах ч гэдэг юм уу тийм талаар зааж. Сайн нөө халиуна хэлснээс би нэг юм дээр айгүй анхаарлаа л та. Тэр нөө бие даах чадвар бас нөө хайрлах хүүхдийг хайрлаж өсгөх гэдэг хоёр чадвар ингээд айгүй үнэн баг. Манай Монгол бол эсрэгээр юм шиг санагддаг. Яагаад гэвэл бие даах гингүүд манайхан ч одоо ингээд баг оюутан болоод төгссөн хоноо ингээд өөрсдийн бие даах чадваргүй ингээд ээж аваас холдоогүй хүүхдүүд маш их байдаг шүү дээ. Ерөнхийдөө дийлийнх нь тусдаа гарч амьдрч үзээгүй, тусдаа ажил хийж үзээгүй гэдэг ч юм уу те. Өөрсдөө бие бүрэн өөрийгөө ингээд дагаад нийгэмд авч явж байгаа хүмүүс бол маш цөөхөн байдаг болов гэж боддог. Тэгтэл ингээд аль болох оюутан болгон 10 жилээр өсөл оюутан болонгууд нь сурах чаас сургуулиуд нь явуулаад дотор байранд ч юм уу гадна тусдаа байр хөслөөд ч юм уу тиймэрхүү байдлаар хажуугаар цагийн ажил хийгээд ингээд явдаг оюутнууд асар их байд юм болов гэж би харсан. Тэгээ энэ маань ингээд манай монголчуудтай харьцуулаад тэгсэн ондоо байдаг ч юм уу тийм. Тийм ер нь бол хараад байгаа ганцаараа амьдардаг оюутнууд айгүй олон байд юм байна. Хайрлах одоо ч бага ингээд одоо манай монголч ингээд айгүй хүнд хичээл үзээл айгүй ингээл хичээлээр шахуулаад ингээл ярьсан ингээл хүүхэд наснаас тоглож ингээд гоё ингээд хүүхэд гэдэг мэдрэмжийн нөхөөс илүү ингээд хичээлээр бүгдээс байдаг санагддаг. Тэнгүүд солонгос хүүхэд наснаа одоо бага ангийн боловсрол ингүүд ерөөсөө тийм хүнд байдаг юм лээ. Ерөөсөө ямар ч тийм хүнд математикийн илэрхийлэл томьёо бодлоо гэдэг чинь тийм уухтай байхгүй. Хүүхэд байх гэж солонгос хүн байх гэж хинэ хүүхэд ямар байх хэвээр ингээд тоглох хэвээр хамт олонтойгоо гээд нийтлэг гэдэг тийм аягүй гоё гээд хамт олон ч явах хэвээр гэдэг ч юм уу. Тэр тал дээр нэлээд их анхаард юм шиг санагдсан. Тэгээ ингээд ахлах ангид нь ороод ирэнгүүд яадаг. Яг нүдэд хэлдэг. Хичээлээр ингээд шахаад хэлдэг. Тэгээ яг л хүүхэд ямар ах хэвээр гэдэг байрснаас ханддсан болов гэдэг. Яг сая халиуна хэлэнгүүд бас л толгоонд орж ирлээ л дээ. Нэрэж тийм санаа. Гэтэ одоо нөгөө сүүлийн үед болохоор одоо айгүйх нэг өрсөлдөөн ихсэн болохоор бараг ер нь бол бага анги дунд ангиас нэхлүүлээд хүүхдүүдийг айгүйх нөгөө нэг хичээлд нь шамдуулж эхэлсэн байлээ. Тэгээ тэрнээс нь болж айгүй хүүхдүүд нөгөө стресс авдаг ч юм уу тийм асуудлууд их гараад байгаа юм шиг санагдсан. Бүр нөгөө нэг бага ангийн хүүхд хүртэл бараг 2-3 дамжаанд ингэ зэрэг явдаг. Тэгээ тэрэндээ бүр ингээ өөрөө ачааллаа дааж чадахгүй ч юм уу. Тийм асуудлууд айгүй их гараад энэ асуудлыг одоо айгүй их нөгөөний шийдэх гээд янз бүрийн хөдөлгөөн бас их гардаг болсон мөлий. За. Одоо бас нэмжлэхэд нөө юу яадаг шин 10 жил Солонгос 10 жилийн хүүхдүүд Монгол 10 жилийн хүүхдүүд ингээд дугуулн секц дамжаанд айгүй хамрагдаг Солонгос хүүхдүүд. Хичээлийн бол ингээд заавал ингээд 2-3 тим дугуулнд тим юунд хичээлээс гадуур хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй гэдэг. Хичээлийн нэг хэсэг болсон. Ийм байдал айгүй их байдаг. Манай нэг дүүнерс сурдаг болохоор дандаа ингээд дугуулн секц гэл энэ янз бүрийн юмд явдаг байхгүй. Манай монголчуудыг харахаар бас
харьцангуй гайгүй байдаг шүү дээ. Заавал тим юунд яв, заавал ийм юунд яв. За тэгээд тэр нь бүр хичээлийн нэг хөтөлбөр болцсон ингээд явсан яваагүй ингээд яадаг ч юм. Тийм үйл харьцангуйс гайгүй байдаг санагдсан надад. Тийм. Яг Эднийхэн бол хитрхи нэг тийм Энэ жоохон дарамттай. тийм. Тэр одоо дамжаанд нь хүртэл өрсөлдүүлээд идэх нь бас амар онцгүй тий. Тэрэн дээр одоо хэрвээ дамжаанд явж чаддгүй хүмүүсд одоо гадар хөвгдөг ч юм уу. Тийм үйл явдал гардаг, үүсдэг. тэр тал дээр бас нэлээд том манай улсыг бодвол нэлээд ялгаатай юм бол гэж харагдсан. Өөрхөн өвдөө ис гараал орой л 5 мав 6 гэл ирд юм байлээ. Хүүхдүүд чинь тэгэл яасан өглөө нь хичээлээ үзээ өдөр нэгэ битүү нөө дамжаа курс дугуйландаа явж агаад ирдэг. Ийм байдал хэл. Ажиглахлаа л та. Халуунаа чинь юу штэ нөгөө сая нөгөө хүүхдийн ялгаа гэдэг. Өөр үлээ нөгөө Монгол хүүхдүүдийн 5 ялгаа, Солонгос хүүхдүүдийн 3 ялгаа гэдэг. Тийм. Яг гоо тэгээд ийм одоо шахуу байдал нь бас одоогийн солонгосыг тий бас бий болгосон байж магадгүй. Гэхдээ бас хитрхи шахуу байдал нь одоо түрүүний хэлээд байгаа бидаа сурах байдлыг нь бас жоохон хаагдуулдаг юм уу тий. Магадгүй дээр үйл заадаг байснасаа одоо нийгэмээр өөрчлөгдсөн болохоор тий тэр нөгөө нэг бодсон өөрчлөгдсөн байна. Гэхдээ яг нь юу л юм шиг санагдав. Тэгээд Солонгос 10 жилийн хүүхдүүд за их сургуулийн үед манай Монгол их сургуулийн үед гэдэг харьцуулахад Солонгос хүүхдүүд арай илүү нэг бие даах чадвартай л юм шиг санагдсан да. Зөв гэдэг тийм. Үүнд зэрэг илүү их сайн ойлгодог. Би өөрөө яаж сурах ёстой, яаж ажиллах, ажлыг тийм. авч явах ёстой гэдэг бүр аль хэдийнэ тийм том үнээс л мэддэг болсон л оюутнууд бол дандаа л тэгж харагддаг шүү дээ. Нэг өөр нийгмийн нэг хэсэг болсон. Би өөртөө ирээд байхад л илүү шандаж ажилладаг. Манайх болдог гэхээс хит хамааралтай юм шиг те бүх одоо мэрэгчлүүдээ хүртэл сонгуулаад жишээ миний хүүхд ийм мэрэгчлэр явчих гэлгүй заа гэж ээж аваархаа хийсэн мэрэгчлийг сонгодог. Тэгэл их сургуульд ороод бас яг гэртээ амьдрал Тийм төгсчихгүйсэн жаах те гэр байгаа юм чинь хэлээ. тийм. Нэг талаараас ирээдүйд бие даах чадвар нийгмийн нэг хэсэг болох нь жоохоос үйл. Энэ бас манайхан гэдэг үс уул нэг тийм үг гэдэг үс тэ нөө хүнд загас хэлээ барих аргын зааж өг гэдэг нэг үг гэдэг шүү дээ тий. Загас эрхэн барих аргын зааж өг гэдэг. Загас барьж өгөх биш аргын зааж өг. Тэр арга тэр хэрэгждэг юм шиг санагдсан надад. Ирээдүйд амьдрах ухааны амьдрах арга зүйн ингээд хүүхдэд багаас нь зааж өгд юм бол гэдэг бодол төрж байна. Тийм байна. Яа тэгвэл соёлын хүмүүжлийн ялгааг нэгнүүгээр өндөрлөөд уянгагийн мессеж маань юу вэ? За миний хувьд болохоор одоо Солонгос арт иргэдийн жоохон сэтгэл зүйн онцлогийг ярих гэж юм бэлдэж ирсэн. За тэгээд Солонгосын арт түмэн угаасаа уламжилт гүнзгий үзэл санааг айгүй хүчтэй баримталдаг тий. Тэгээ энэ нь өөрөө одоо эцэг эх ч юм уу хүүхэд ба насанд хүрэгч за багш болон шавнар өндөр тушаалтан арай бага тушаалтан. За тэгээд энэ мэтчлийн одоо зүйлсүүдийг маш хатуу заагийг баримталдаг байхгүй. Тэгээд энэ үзэл нь өөрөө солонгосчууд хүний харилцааны ёс журмыг сэрх явдлыг нөгөө нэг чухал тооцдог гэдгийг нэг харж байна. Тэгээ энэ нь өөрөө иргэдийгээ илүү жоохон хаалттай болгосон юм шиг надад санагддаг байхгүй. Тэгээ угаасаа нөгөө нэг энэ яригдж байгаа ёс журам нь өөрөө солонгосчуудын хэл ярианаас нь ингээ харагддаг. Яг нөгөө нэг угаасаа ахвал настнуудыг арай хүндэлж харцдаг тийм. Одоо монголчуудын болохоор арай хүндэлж харцдаг ч гэсэндээ яриа болгоных нь хүндэлсэн хэм маяг бол байдаггүй шүү дээ тийм. Тэгээд энэ солонгосчуудын энэ хэл яриандаа ч гэсэндээ хүндэтгэлийн хэллэгийг айгүй өргөн хэрэгэлт юм бэлээ. За тэгээд миний одоо илүү тодтогч ярих гэсэн зүйл нь болохоор их сургууль ч юм уу эсвэл ажлын байранд одоо энэ нэг илүү их энэ байдал нь илүү их харагддаг юм санагддаг. Тэгээ энийг болохоор одоо сомбэ болон хүбэ гэж ярьдаг байхгүй. Тэгээ сомбэ нь одоо арай дээд тушаалтан юм уу эсвэл дээд курсын оюутан. За хүбэ нь болохоор арай доод тушаалтан эсвэл арай доод одоо курсын оюутан байдаг.
За тэгээд энд нь одоо дээд курсийнх нь одоо доод курсынхныгаа жоохон дэглэгдэх ч юм уу тийм хашаадаг тийм нөгөө нэг үзэл сурталууд их явагддаг байгаа. За тэгээд одоо мэдээж сүүлийн үед одоо энэ байдлыг эсэргүүцсэн бас хүмүүс их гарч ирсэн л дээ. Гэхдээ яг дээр үесээ хойш ийм байдал нь захиалаад ирсэн байгаа. За тэгээд энэ яриад байгаа дээд доод гэсэн англи нь өөрөө харилцааг илүү бүрхэг буюу хаалттай болгодог байх гэж боддог. Тэгээ энэ нь өөрөө нийгэмд нөлөөлөд нийгэм нь өөрөө ийм байдлыг бараг хөөлн дэмждэг юм санагддаг байхгүй. Тэгээ яг энийг юунаас харж болох вэ гэхээр одоо нийгмийн дээд давхар буюу одоо толгой болсон профессор ч юм уу одоо дарга нар ч гэсэндээ өөртөө айгу тийм нөгөө нэг одоо заагийг айгу нэг тодорхойлж өгдөг байгаа. За тэгээд тийм хүмүүсийн доор ажиллаж байгаа хүмүүс нь гэсэндээ өөртөө тэр мөрөнд нөртөд одоо нөгөө нэг дээд курсынхныгаа хийсэн зүйлийг ингээд заавал сахих хэрэгтэй. Харин дээд курсынх нь доод курсынхандаа ингээд одоо захирах хэрэгтэй ч юм уу тийм байдал нь айгу харагддаг байгаа. Тэгээ энийг судалгаанаас харж үзэх юм бол өнгөрсөн жил Солонгос улсын худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан судалгаа байдаг. Тэгээ энэ нь болохоор өнгөрсөн онд 100 насанд хүрсэн хүнээс судалгаа авсан байгаа. Тэгээд тэгэхээр тэр 100 хүний 61.8% нь өөрсдийн ажиллаж байгаа ажлын газар бусад шилдэг компаниудаас босрогдолтой байгаа шалтгааныг дээд доод гэсэн энэ үзэл нь ажилчдын хоорондын харилцааг хаалттай болгодог арга барилаас болсон гэсэн хариултыг өгсөн байдаг байхгүй. Тэгэхээр энийг одоо Монголыг харж ярих юм бол Монголын хувьд болохоор тийм зүйл нэ хамаагүй бага харагддаг. Одоо мэдээж гэхдээ одоо нөгөө их сургуулийн хувьд болохоор цэргийн сургууль ч юм уу эсвэл соёлын урлагийн сургууль нь болохоор тийм дээд курс доод курсын ялгаа гэж ярьдаг шүү тийм курсын ялгаа бол бас бага зэрэг байдаг баг. Гэхдээ бусад зүйлүүд болохоор тийм байдаггүй. Ялангуяа ажлын байранд болохоор одоо нөгөө нэг төрүүлж ирсэн ч юм уу тийм дээд настай гэж хүндэлдэг гэсэн биш. Илүү их боловсралтай, илүү их одоо чадвартай гэсэн хүнээ ингэж хүндэлдэг гэж боддог. Солонгос болохоор ингээд насаар нь айгүй хэрэмдэлдэг байхгүй. Тэгэхээр миний хувьд болохоор монголчууд нь нөгөө нэг арай юу одоо Оросоос айгүй нөлөөлөх авсан байдаг шүү дээ. Тэгээ айгүй нөгөө нэг нээлттэй арай Европ сэтгэлгээтэй юм уу гэж боддог. Тэгээ тийм болохоор солонгосчуудтай харьцуулж үзэх юм бол хамаагүй одоо чөлөөтэй сэтгэдэг ч юм уу илүү ингэ нээлттэй байдаг байхгүй. Тэгээ энэ одоо ажлын үр бүтээлийг арай нэмэгдүүлдэг юм уу гэж боддог. Гэхдээ бас хитрэх одоо энэ байдал нь хитрхээр бас одоо шоудлт ч юм уу тийм зүйлэн дээр жоохон хитрхээтэй харагддаг. Гэхдээ ер нь бол арай нээлттэй байдал нь одоогийн нийгэмд арай аавштай юм уу гэж боддог байхгүй. Тэгээ яагаад гэвэл алттай байдлаас болоод одоо жишээлбэл одоо нэг юм лаборатори байлаа гэж бодвол тэр лабораторид илүү ингээд доод курсын оюутны илүү ухаантай байсан ч гэсэндээ нөгөө дээд курсын оюутнууд санаа зовоод нөгөө нэг өөрийнхөө бодсон сансан зүйлээ илэрхийлж чадахгүй ч юм уу. Тийм байдлууд айгүй харагддаг. Тийм нөгөө насаараа айгүй жоохон боомлог санагддаг байхгүй. Тийм энэ дээр юу гэж бодож байна. Янгагийн саний хэлсэн дээр яг Янгал сургуулийн талаас нэлээд ярил. Би болохоор ажлын байрны талаас жоохон жишээдсэн юм уу гэж бодоод. Одоо жишээл манай компани тэгээд одоо барилгын компани шүү дээ. Манай болохоор барилгын компани, барилгын цэцлэгийн менежментийн компани учраас ингээд барилга гэдэг Солонгос болохоор ингээд тийм хагас сэргэжилттэй тийм систем өргөд илүү дийлэх компаниуд хэрэгждэг. Одоо тэр маань мэдээж хабын буюу хөдөлмөр аюулгүй байдалтай шууд холбоотой л доо. Хэрхэн хүмүүсийг гэмтээхгүй, эрүүл ахуй одоо аюулгүй нөхцөлд ажиллах гэдэг маань ингээд шууд хагас зэрэгжилттэй ингээд холбоотой болчихдог. Тэрний яадаг вэ ингээд дээд доод хүнийгээд ялгаа асар өндөр мэдрэгдэг гэхүүд одоо доод ажилтнууд, дээд ажилтнуудын хооронд ялангуяа Солонгос нөө компаниуд манай босоо удирдлагын системтэй учраас дээд хүний үг бол одоо хууль, дээд хүний үгийг одоо шууд анхах хэрэгтэй гэдэг юм тий. Доод хүмүүс нь биелүүлэх хэрэгтэй гэдэг байр сууриас илүү компаниуд илүү ханддаг болов гэж би боддог. Ялангуяа таны хэлсэнчлэн барилгын компанид л ингээд жишээл хагас сэргэжилт гэдэг одоо жишээл өсөн тушаалыг үг дуугаар гүйцэтгэх ч юм уу. За тэгээд одоо өрөө таслаханд дээд албан тушаалтай орж ирэнгүүт босож заавал мэдлэх хэрэгтэй гэдэг ч юм тий. За тэгээд хүний үгсэн даалгавар одоо жоохон буруу байсан ч гэсэн
одоо өөрийнхөө үзэл бодлыг хэлэхээс илүүтэй тэр хүний өөрийн даалгаврыг энэ төрөний ихэнд биелүүлэх ёстой гэдэг ч юм уу нэг тэгэхээр ингээд хамт ингээд байхдаа нэг тийм дотн бос дээд хүний үг би нэг доод хүн тэр хүнийг дээд хүн гэдэг нэг байдлаас илүү ингээд хоорондын харилцаа завсрын ингээд холддсон болов уу гэж бас боддог илүү. Эсвэл ингээд сомбай хүүбэ гэдэг байдал ерөөдөө илүү харагддаг санагдсан. Аль бол байх боломжгүй. Ялангуяа ингээд солонгос хүмүүс ч бас өөрсдөө харьцангуйгаа айгүй багасаа яг энэ байдалтай тасаа зогтцсон учраас гадны ингээд ажилчид гадаад орны ажилчид ингээд яг энэ байдалд солонгос улсын соёлд ингээд тасан зогцоох, шингэх нэг хэсэг бүрэлдэхүүн нь болох гэдэг бол асар хүнд юм болов уу гэж бодоод байдаг. Ялангуяа гадаад хүмүүсээ яг гадаад хүмүүс яг тийм орчин өсөөгүй учраас гинт ингээд нэг тийм дарамт байдлын мэдрээд эхэлдэг. Тэр үедээ ингээд жоохон ингээд гутардаг, стресстэй, болмоор санагддаг, буужмаар санагддаг, их оронлогоо буцмаар санагддаг ч юм уу. Тэр байдал айгүй их ингээд түгээмэл нэлээ. Ялангуяа гадаад найзуудаас ингээд ажил хийдэг гадаад найзуудаас асуухаар ердөө л энийг хэлдэг байх жишээ нь айгүй тийм газрын тийм тарав. Яс гэдэг нь дээд далбан тушаалт нь бол хэтэрхий өндөр шаардлага тавьдаг. Тийм хэтэрхий хүйтэн байдаг гэдэг ч юм те харилцан нээлттэй байх явж боломжгүй гэдэг ч юм уу. Тэгээд хоорондын харилцаа айгүй хэцүү байдаг гэдэг ч юм. Тэр яг л таны уянгаа хэлдэг шиг л тийм нөхцөл байдал ажлын байран дээр гээд шууд харагдаад байна л да. Миний хувьд тийм. Манай багшаас хэлдэг байхгүй юу? Нөгөө нэг одоо гадаад хүн барилгын салбарт гэж ярих юм бол гадаад хүн барилгын салбарт яг нөгөө нэг ажиллахад баг 3-аас дээш жил яг ажилладаг хүн баг байдаг гэж байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр одоо угаасаа эхлээд ажилд ороход нөгөө нэг эхнээсээ сурна те. Анаа дээдлэл хүмүүс одоо тушаах ч юм уу тийм тушаасан зүйлүүд ингэж хийж гүйцэтгэдэг. Харин одоо тэр нөгөө нэг удаад 2-3 жил болоод ирэхээр өөрөө ингэж удирдах авч явах шаардлагатай болдог. Тэгээ тэгэж удирдах авч явах шаардлагатай болоход нөгөө нэг доорчин байгаа солонгосчууд ч юм уу те тэр хүмүүс найгуух нөгөө нэг жоохон нөгөө нэг дургуутслаа илэрхийлж эхэлдэг гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ энийгээ өөртөө бас нөгөө айгу мэдэрч нөгөө гадаад хүмүүс нь өөртөө мэдрээд бас нөгөө нэг тэр байдлаа тасч чадахгүй. Тэгээ тэр яваад болоод нөгөө нэг ажлаасаас гардаг явдал их байд юм билээ. Аль зүгээр яаж ч яг үнэн бах уу. Яг барилгын салбар ялангуяа бусад салбаруудыг бас сайн мэддэггүй л юм л та. Ялангуяа өөрийн салбар дээр ингээд ярихаар барилгач угаасаа ингээд амар тийм эмгцэх зохион байгуулалтыг илүү их шаарддаг салбар учраас ингээд илүү их стресс сэтгэл зүйн байдлууд айгүй стрессэнд ордог ч юм уу тий. Гадаад хүмүүсээ хамт нэг баг болоод ажиллах айгүй хэцүү байдаг ч юм уу. Ийм хаад тийм байдлаас болоод ингээд гардаг тохиол асар өндөрлөдөг л байх л та. Дээрээс нь ингээд яг өөрөө мэдэрдэг байгаа гэдэг бас зэрэгт яваад байгаа ч юм уу тийм мэдрэмжтэй гэдэг. Өглөө ажилдаа орохтой ингээд их тийм их зэргийн албанд орж байгаа юм шиг л тийм мэдлж байгаа босоо сууж байгаа үүрэг даалгавраа авч байгаа гүйцэтгэж байгаа нэг тийм мэдлэлээ ирэх мэ гэж байгаа юм шиг л. Өдрөө л авдаг гэхээр яалтчгүй тийм. Ажлын бүтээмжинд гэсэн айгу сөргөөнөлдөг баха. Тий. Энэ яг ажлын бүтээмжүүдийн дээр бас би нэг ном уншиж яхад гарч иржсэн байхгүй юу? Энэ онгоцны одоо эйрлайнууд байгаа штэ. Одоо төвүүд одоо тэнгуут хамгийн дээр үед 1900 хэдэн оны үед байсан тэрийг сайн санахгүй байна. Тэр үед хамгийн их одоо осол гаргадаг. Тэр салбар нь болохоор солонгос байсан гинэ. Яагаад вэ гэдгсэн чинь яг ижлэгэн одоо үр дүнд юутай заяа одоо шалтгаанууд нь яг ижлэгэн. Одоо ингээд нислэгийн ахлагч гэдэг байгаа шүү дээ. Ахлагчийн хажууд нь туслах одоо нисгэгч гэдээ байлаа гэхэд одоо юу дээ одоо агаар одоо хүн нөхцөл одоо бороотой ч юм уу шороотой ч юм уу тийм нөхцөлд одоо ингээд газардах тийм явцад ингээд зөвхөн тэр юуны онгоцны ахлагчлал ингээд өөрөө ингээд заавар зөвлөгөө өгөөд байт юм л та. Тэнгүүд хажуудаас одоо ингээд туслах нисгэгч нь нэг юг алдааг олоод харчихсан гэвчиг тэрийг хэлж чадахгүй. Яагаад тэгэхээр ахлагч надад өөр үг өгөх хэрэгтэй. Би ахлагчид өөрөг юм уу ямар нэг юм хэлж болохгүй гэсэн тэр дарамтнаас болж айгүй их тийм ослоод гардаг байсан гинэ. Тийм. Сая яг та эдэн тэрийг сонсож байхад бас яг тэр гин санаанд орж ирлээ.
Тэнгүүд бас нэг ажлын бүтээмж бууруулдаг яг хамгийн их хосол гардаг гэсэн Солонгос улс гэж тоцогддог байсан юу нь бол бас яг энэ байдлаас хамааралтай нь бол харагдаад байгаа байхгүй. Тэр нэг өстөө саяны соёлын нэг өрмөц байдал нь бас тухайн үед ингээд хэсгэгчдийн онгоцны аюулгүй байдалд аюулгүй нислэгт илүү их нөлөөлж ирсэн гэсэн үг байна шүү дээ. Тийм. Амрын тий. Тэрийг бас яг мэдчихсэн. Тийм одоо ч гэснээр тийм аяг их байдаг гэдэгсэн нөгөө нэг одоо арай өмнө нь орж ирсэн хүмүүс нь одоо хооллоо сууж идэж хахад сүүлд орж ирсэн хүмүүс нь заавал ингээд босож идэх ч юм уу тийм суудал олдохгүй. Нэг тийм байдал гэсэн аяг нөгөө нэг нисгчнэрийн хувьд их байдаг гэсэн. Ер нь бас ажил хийж байхад бас яг ингээд өөрийн үзэл бодлоо ингээд илэрхийлэх маш хэцүү байдаг л да. Ерөнхийдөө би бас өөрийн хувьд хэлэхэд яг ийм нөгөө тийм юм шүү гэд хэлэх боломжгүй жоохон тийм айцтай хүйцтэй хэлэхээс имээдэг айдаг хэлсний дараа үр дуур нь яах бол яаж чөлөөж авах гэдгээс ингээд хүн имээд юм байна. Тэгээд имэж мэд хэлхий болчтой. За боли дугаас нэр мэн гэдэг ч юм уу тий. Тэгээд тиймэрхүү байдлаас болоод ингээд бас жоохон нээлттэй ярилцах тийм боломж бол бас аль болгон тэр болгон үүсэт байдаг бол тий. Тэгээд хүмүүс тэгээ ялангуяа насны хувьд албан тушаалын хувьд асар зөрүүтэй үед бүр ялангуяа тэгээд баг боломжгүй зүйл бол авчирсан юм шиг санагддаг. Тийм. Соёлын алгаа бол энэ дээр амар том гарч ирж байна тийм ээ. Тийм. Маа нэг бас нэг өмнөд нэг найз байдаг байхгүй юу? Аха. Тэгсэн чинь Солонгост гээд доктор хийж одоо төгсөөд ажил хаях юм уу гэж асуусан. Солонгост эзэж ажил хийхгүй гинэ. Яагаад хийхгүй вэ гэсэн чинь яг саяны асуудал хэлж байгаа. Солонгос бол үнэхээр ста ийм бадраа яста байж хийхгүй зүгээр төгсчөөд хурдхан явах юм төгсгöd ч хэцүү байна. Яагаад гэвэл лаборатори тэгээд яг л саяных байдлыг хэлдэг. Хаана ажил хийх гэхээр Европын орн, Америкийн орн ч юм уу тийм эрхчлөө freedom байдлыг илүү эрхэмлдэг хамтарчдаг. Одоо дээд тоод хүмүүс нь хамтраад нэг ингээд дарамтгүй гоё ингээд зөвхөн илэрхийлдэг тийм газрыг илүү хүсэж байна л гэсэн хариулт хэлжсэн надад. Тэгэхээр ялцчихвал бас саяны анаас Солонгос улсын бусад улс орнуудтай харьцуулахад нэг өвөрмөц байдал нь болж өгч чадаад байгаа юм бол гэсэн. Тийм. Хэлцүүлэх байна л та. Сүн сэдвүүдийг гаргаж ирлээ шүү дээ. Тэгээд энийг ингээд яриад байгаа юм бол ингээд бас за яагаад ингэсэн бэ гэдэг үеэс нь ахуулаад ярих юм бол маш их юм гарч ирэх байх л та. Тийм бүр тэр күүндийн сургааллаас л ер нь бол гэж ярьд юм билээ өөрсдөө ч гэсэндээ энэ нөгөө ямар түнээ дээдэлж тэр нь хитрхи туйлширсан гэх юм. Солонгос уусаа нөө дээд язгууртан болон доод хар цаард гэсэн нөгөө тийм ялгаатай учраас тэр байдал нь одоо хүртэл ингээд хадгалах ямар нэгэн байдлаар хадгалагдаад үлдсэн л гэсэн нэг тод жишээл юм болов уу гэж би ойлгоод шүү дээ дандаа. Тэгээд тэр нь яг орчин үеичсэн байдлаар ажлын байр сургууль орчин нийгэмд гараад ажиллаад. Энэ байдал нь одоо ер нь өөрчлөгдөх болов юу гэж бодож байна? Манай лабораторийн хувьд тэгжээс би нэг анх ирээд ингээд энэ талаар нь хальт ярихад энэ бараг өөрчлөгдөхгүй байхаа юм яриадсан. Яагаад гэдэг нь ерөнхийдөө бид хөгшин үеийн залуу үеийг ингээд ингэж бэлддэг. Хөгшин үеийн залуу үеийг энэ бэлдэж байгаа байдал нь зохицохоос маш өөрчлөгдөхгүй. Тэгээ хизээ зохицохоо гингүүд Солонгос хүмүүс гадны оронд ялангуяа маш их сурч ингэж байж ижил одоо өөрчлөгдөнө гэдэг ч юм уу. Тэгээ ялангуяа цэрэг эршүүд нь бүгд цэрэгт явдаг шүү дээ. Ингээд цэрэгт илүү интлиг илүү их сурдаг байхгүй юу Солонгос эрчүүд. Одоо дээд доод түнээ эрхэн хөндлөхөө дээд доод түнтэй эрхэн харьцаа гэдэг талыг бүр илүү их ингээд сурдаг цэрэгт илүү их зааж өгдөг. Энэ байдал бас цэрэгтээ бас тодорхой хэмжээний цэргийн соёлтой. Утга учраас бас тэр бол амархан засрахгүй л гэсэн байр суурь нэр байд юм шиг Солонгос хүмүүс өөрсдөө. Тийм баг. Би нэг юу ажилласан юм бэ? Нэг айгүй сонио юм болж байсан байхгүй юу? Манай лабораторид нэг дандаа ер нь эрэгтэй хүмүүс их байдаг. Тэгээ дандаа надаас гүшин болохоор дандаа цэрэгт яваад ирсэн. Тэгээ яг манай доод курс нэг хүүхэд орж ирсэн байхгүй юу? Тэгээ тэр болохоор цэрэгт явж ирээгүй хараахан. Тэгээ бидэд ингээд хоорондоо ингээд юм ярьж агаад
нэг хальт жоохон маргалцсан зүйл гарсан байхгүй. Тэгээ жоохон маргалдж жагаад манай дээр доод курсын хүүхд ингээд зүгээр нэг гараа явцсан байхгүй. Тэгээд тэгэхэд нөгөө нэг эрэгтэй хүмүүс хоорондоо энэ цэгт явж ирээг болохоор юм мэдэхгүй мэн гэж хоорондоо тэгэж ярьж байсан байхгүй. Яг би тийм айгүй сонирн мэдрэмж авч байсан. Тэг ер нь бол наачаа үн цэрэгт яваагүй гэхээр нэг одоо жишээлбэл ямар нэгэн алдаа гаргачлаа гэхэд цэрэгт яваагүй байх юм бол энэ л цэрэгт яваагүй чинь л буруу гэдэг тийм хандлага ирчүүд технологи. Эксперт цаас тиймэрхүү юм зөндөө би сонсчлээсэн л та. Цэрэгт яваагүй аргагүй чи нийгмийн энэ байдлыг энэ соёлыг сураагүй байна. Цэрэгт явал маш сорны гэдэг. Яг нэг талаараа бол бас зөв юм байна. Нөгөө талаараа ингээд бас бодох нь бас үл та. Юм ч бас олон талтай болохоор тэгээд салийн харин хит төлширсэн бодол жоохон тийм сүүл рүү жоохон хэцүү байдал төрөх талтай юм байна тийм. Миний Солонгосын энэ соёл ер нь бол засрах өөрчлөгдөхгүй хаа л гэж боддог шүү дээ. Ер нь Өөрийн хэдэн жилдээ бол ерөнхийдөө хивэндээ л явах байх тийм. Өөрийн хэдэн 100 жилдээ л өөрчлөлт. Гэтэ нөө бас юу яа гэм бэ? Одоо 10 жилийн боловсролынх нь ингээд систем нь өөрөө ингээд Солонгос улс гэж ерөнхийдөө төсөөлөхөд угаасаа ингээд дээд доод хүмүүс доод хүн дээд хүн хэрхэн хөндлөх үү, хэрхэн дээд хүнийхээ үгийг сонсох уу гэдэг тийм үзэл бодол шууд ингээд нүдэнд харагддаг байхгүй миний хувьд. Солонгос гэрэл ийм байдаг. Тэгэхээр энэ улсын нэг өвлмөц шинж өөрөө бас энэ юм болов уу гэж яс бодоод энэ улсын бусад улсаас харьцуулах нэг өвлмөц шинж чанар нь одоо яг бидний яриад байгаа энэ сэдв юм болов уу гэж боддtiin. Тэгэхээр энэ байдал ерөнхийдөө 10 жилийн хүүхдийн сургуулийн хөтөлбөр номноос ингээд одоо анх Солонгос сурч байгаа хүртэл ингээд дандаа л байдаг шүү дээ нөө. Хэрхэн яслах уу, хэрхэн мэдлэх үү, хэрхэн хүмүүс үгээл хэрхэн одоо хүмүүсийн үгийг сонсох уу, яаж хүлээж авах уу гэдэг ч юм уу. Тэр бүхний ингээд болохоор ингээд хүүхдүүд багасаа ингээд сурч байгаа болохоор жоох хэцүү юм даа л гэж одоо болоод байна. Тэгвэл тий. Тэгээд солонгосчууд уучраа олцох хөл тий. Бид оортой байна. Тийм байна. Гурван өөр бас сонирхолтой сэдвүүдийг гаргаж ярилцлаа шүү дээ. Хүмүүс бас тэгээд Солонгос Монголын ялгааг одоо соёл дээр ямар хөө ялгаатай байдгийг баг ч гэсэн мэдж авсан баг гэж бид ч гэсэн өөр өөрсдөөсөө бас ингээд суралцаад мэдлээ. Тэгээд бас сонирхолтой ярьцлага болсон баг гэж найдаж байна. Тэгээд ерөнхийдөө саяас явах зүгээр хальт дурдлал гэж бол бодлоо. Бас ингээд нэлээд ухацтай одоо жишээлбэл халиуны ярьдаг хүүхдийн соёл, уянгагийн ярьдаг одоо үзэл бодолтын Солонгос хүмүүсийн хоорондын одоо миний ярьдаг ингээд эрүүл ахуйн чиглэл гэл одоо хэрхэн урт наслах уу гэдэг ч юм. Энэ байдлаас ингээд бас тус бүрд нь ингээд ярих нь бол бас хэдэн цаг хэдэн өдрөөр ярих. Тийм хүмүүс соёлтой арт юм учраас бид бас өнөөдөр тодорхой нэг хэсгийг нь тийм тухайс нь ярьлаа. Аль гэж ерөнхийдөө бодож байна. Тэгээд ерөнхийдөө сүүлийн бас Солонгос сурдаг, ажил хийдэг манай монголчууд бас нэлээд их болсон учраас ерөнхийдөө бас бидний хэлснийг ерөнхийдөө нэлээд сайн мэдчихэж байгаа болов. Дээрэс нь ингээд дутуу зүйлийг нь бас сайн ойлгож байгаа болов гэж бас бодож байна. Ямар ч тодорхой хэмжээний мэдэхгүй хүмүүстэй багч болов мэдээлэл хүрсэн болов гэж бас найдаж байна. Баярлалаа. Өнөөдөр ингээд цаг гаргаад бас ярилцсан явдалтай ууштай баярлалаа. Тэгээд энийг дуустал нь сонссон бас үзэгчдтэй маш их баярлалаа. Багч болов мэдээллийн болон мэдлэгийн шин чанартай яриа болсон болов гэж найдаж байна миний хувьд. Их сонирхолтой л юм сонслоо. юм судлаа. Баярлалаа. За тэгвэл энэ удаагийн дугаараа энэ түрээд өндөрлөө. За тэгсэн чинь авах байх ямар тач өнөөдрийн яриаг тоглон сонсож зоосон үзэгчтэй бас баярлалаа гэж хэлье. Сонсогч нартай баярлалаа. За тэгвэл дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай. Баяртай.